За манай гэрвэл Эктенбург гэдэг хотоос гараад Казан гэдэг хот руу явж байна. Эктенбургээс Казан хүртэл 934 км. Тэгээд хойгоороо М12 гэдэг хурдны зам байдаг. Тэгээд бид тэр бол хурдны замыг сонгоогүй. Энэ урд замыг сонгосон чи их зөв зам сонгосон байна. Машин явдаг зам. Ийм гоё хоосон. Хурдны зам дээр ингээд явхаар том ачааны машинууд айгүй их явах юм. Тэгээд машин барихад бас нэлээд стресстэй. Тэгсэн харнасаа зөв замаа сонгоо. За намайг уршаагаа шүү. Замын ууцоо. За биш явж байгаа мөн хөө. За тэгээд Эктенбургт ер нь Монголоос гараад одоогоор манай гэр бол 5400 км явсан байна. Сибирийн 4 том хотоор дайрсан. Иркутск, Красноярск, Омск, Новосибирск гэдэг. За тэгээд дараагийн том хот нь бол Эктенбург гэж хот байлаа. Хуучин одоо Оросын улманы улсаас сурж байсан хүмүүс бол студент биш Свердловск гэдэг нэрээр нь мэддэг юм байна. Энэ Эктенбург гэдэг хотыг. Тэгээд Эктенбург хотоос гараад тэгэхээр одоо Казан гэдэг маш өрмөц соёлтой ислам, христийн шашин хосолсон түрэг ухсааны хүмүүс ихэвчлэн амьдардаг одоо тэр хот руу явж байна. Одоо Москвагаас 800 км-ийн зайтай газар. Казан гэдэг. Тэгээд одоо ийм гоё хоосон өргөн зам дээр одоо 2 цаг гарын давхлаа тий. Тий, осон их таарж байна тий. Трактор сонир машин шүү дээ. Оо, чинь ингэ болж байна. Тий, зэргүүлээ хоёр тийш нь яагаад байгаа савчаад байгаа юм шиг. Намайг бас гүц рүү жолно гэж байна. Одоо чирээс дөрмөрөө явна л та. За тэгээд Уралын нуруу ингээд Европ ТV, Аз ТV-ийн цаг дээр оршдог Уралын нурууны нийслэл юм биш Эктенбург хот нь. Тэгээд бид нэр өчтөр Эктенбург хотод сайхан буудлаад те амрангаа Эктенбург хотын төвөөр зугаалаад одоо хамгийн чухал үзэх ёстой нэг гой зүйл байсан. Тэгээд тэрийг үзсэн. Тэр маань бол одоо Church on the Blood буюу цусаар баригдсан сүм гэж Оросын Армановын удмын хааны хамгийн сүүлийн хаан 2 дугаар Николай хааныг одоо гэр бүлээр нь хороосон тий Большевикод хороосон 1917 оны одоо октябрийн явсгал буюу цагаан явсгалын югаар одоо хороогоод тэр суурин дээр нь одоо 2000-аас 2003 оны хооронд барьсан тэр сүмийг очиж үзлээ. Тэгээд үнээр гайхалтай маш гоё сүм байлаа. Тэгээд түүх нь бол бас нэлээд сэтгэл эмзэлүүлмээр Орос Оросын ард түмний хувьд бол бас нэлээд тийм гонигтай тийм түүх байдаг юм байна. Тэгээд тэр түүхийг нь бас бид уншиж байгаад Facebook дээр тий YouTube дээр бас тэрийг оруулнаа. Тухайн үед нь шууд лайв хийсэн. Яг бичлэг бол хоёлаа хийж чадаагүй тий тэр талаа. Одоо Казанд очиж байгаа нэг гоё газар байгаа. Тэрийг бол та хэд үзүүлнэ. Одоо Казан ороход 500 км байна. Одоо энд чинь нөгөө нэг 100 км 200 км гэдэг дарахын агуур 200 км хоол байна гэж боддог байсан чинь энд одоо хотоос хотын дандаа 1000 км. 1000 км дээрээсээ бүр явсараа сурж ин дөө. Жиргэн хоол явах. Зайш. Манай хүүхдүүд ч саадаа сурч. Шатуун дүгээх станцууд нь ямар сонирн болоод байна. Хажууд жижигхэн болоод. Тий. За битэр ч одоо шатуун хэрэгтэй байгаа да. Шатуун ер нь жоохон асуудалтай байна. За харъя. 100, 200, 300 за Казан оруулж орчхоор ч юм уу. Шатуун бол нэлээд бас арга байгаа шүү. Тэгээ бас гайгүй сайн чанартай шатуун айлгаад байна. Гайгүй сайхан чанартай тийм шатуун түгээсэн зүс түн шатуун авахгүй болохгүй. За
За Татарстанд байдаг Набережный гэж хот Казан одоо Татарстаны нийслэл чинь Казан гэж хот юм байна. Тэгээд тэрнээ Казан руу явахын замд энэ Набережный гэдэг юм хотод байдаг. Тэгсэн энэ хотод Камазын үйлдвэр байдаг юм байна. Камазаар өшөө усгасан байна шүү дээ. Айгуу гоё. Та хаасаагүй шин Камазад. Би ч Камаз машинд их дуртай л да. Шин Камазд их дуртай. Тэгсэн ста харахаа өргөмөр шинэ Камазо сайн хажуугаар ультра хажуугаар би гарлаа. Ста хашаа дотор нь 9 шидээр нь парклцсан байна. Камаз тийм ш. Тэр хайруу ш. За манай гэр бүлийн гурав энэ доор сууж байна. Юу. Агуулж байна. Анаако. Шалтан. За in this sport. Нангал гэлээ. За Татарстаны нийслэл Казант. Гайхалтай зэвгат байна. За тэгээ энэ хотод анзаарч байгаа нэг зүйл одоо миний анхаарлыг маш их татчихаа. Тэр нь бол гурван хүрэлтэй машин байхгүй байна. Сонирхолтой санагдлаа. Энэ одоо Татарстан бодоод Оросын улманы улсын нэг республик өөртөө засгалсан байгаа. Татар үндэстэн буюу Түрэг ухсааны одоо татарчууд 50% гэж байна. Оросууд нь 50% гэж байна. Орос одоо татар хэлээр ярьдаг юм байна. Тэгсэн одоо бие бодохтой хуулиар одоо хоригдсан байдаг юм болов уу? Республик эдгээр ч өөрсдөө ерөнхийлөгчдөө парламентаа гэж байна. Тэгээ одоо сони юм аа. Гурвуултай машин байхгүй болохоор жоохон байрлаа. За энэ хатматны бай зэвэрх юм аа. За би одоо хотын төвөөр явж байна. За энд очихгүй байхын аргагүй нэг газар байна. Монголын төвхтэй холбоотой. За тэгээ тийшээ очиж байгаад би тайдтай сонирхуулнаа. За тэгээд ундаг дугааныхаа замыг бас шийдсэн ус байна шүү. Нэгдүгээр игнэнд ундаг дугааны зам та. За Оросын улманы улсын хэмжээнд Казанот бол хамгийн баян хотод ордог юм байна манайхаа. За тэгээд Оросын бусад хотуудын адил маш цэвэрхэн хог энтер нь бол байхгүй. Тийм гоё бай. За байшин барилгын хувьд бол одоо Европын эзэл хуучны эзлийг санагдуулсан тийм хуучны барилга байшин ихтэй байна. За энэ аргагүй нөө Европ ТV-ийн үсэл байдаг болохоор Европчц юм байна. Хөөе чи арай урд авчлаа наа унаглаа ёо. За очлаа. Шууд stars and moonlit nights, laughing, love, everything's alright.
Leave your worries, wave goodbye. Open hearts beneath the sky. Dreams unfold, don't wonder why. Adventure calls, let's fly. Pack your bags, let's sail away. Sunny skies, we're on our way. Feel the breeze, feel the sway. Good vibes coming every day. Blue waves calling out our name. Sunsets never look the same. Dance all night, play the game. Memories we will never tame. On a cruise, life feels so bright. Under stars and moonlit nights. Laughing, love, everything's alright. Sail away in pure delight. Island stops, endless fun. Sand and sea under the sun. Drink in hand, we're just begun. Every moment, second to none. On a cruise, life feels so bright. Under stars and moonlit nights. Laughing, love, everything's alright. Sail away in pure delight. Leave your worries, wave goodbye. Open hearts beneath the sky. Dreams unfold, don't wonder why. Adventure calls, let's fly. Leave your worries, wave goodbye. Open hearts beneath the sky. Dreams unfold, don't wonder why. Adventure calls, let's fly. Pack your bags, let's Тэм бай. Тавь дийдэг заяа. Шат. За бидэд Москва хотын төвд ороод ирсэн. За төвч гэжтэй одоо захын захт нь явж байна да.
За зам мам өстой айгуу гоё өргөн юм аа. Anyway, Disneyland юм уу гэдэг. Энэ зөв гоё юм байна. За тэгээд бас нэг юм сонирхолтой хэлэхэд маргааш одоо нөгөө 81 жилийн рекордын танд явсан 81 жилийн яа болноо. Тэгээд тэрнтэй холбоотой сүүлийн 3 жил нөгөө дайнтай холбоотой тийшээ хүн нэвтрүүлэхэ болсон юм байна. Тэгэхээр одоо зэргийн бараад үзэхэд худлаа болсон. За тэгээд интернет сүлжээ болоод хиймэл дагуулын сүлжээ ингээ хаачаад байна. Одоо энд ингээд та харуулбал миний хиймэл дагуулын сүлжээ хаагдсан. Координат Facebook юм ажиллахгүй байна. За энэ бол нөгөө дайнтай холбоотой ямар ч 10 хүртэл бол ингээд хэсэгчлээ дуцсны одоо сүлжээ, интернет сүлжээ энэ төр бүгдийг хааж байгаа юм байна. Одоо би тэд зогсоол руу зогсгоод явж байна. Маргааш өглөө 5 цагаас эхлээд бүх замуудыг хаана гэж байна. Хоёрт техникүүд орж ирээд ингээ хаачдаг гэж байна. За тэрнээс өмнө ямарсан зогсоолоо олоод нэг байрлаад авъя да. За Москватын өнгөтөрх бол төсөөсөөс өөр юм биш үү. Өндөр байшингууд ихтэй юм байна. Би ч одоо Москваг арай өөрөөр төсөөлж байсан. Гэтэ бид нар бол одоо захт нь явж байна. Одоо төв рүүгээ бол бүр гоё болох баха. За одоо трафик өдрийн 3 цаг болж байна. Жохон төвзрэлтэй байна шүү бас энэ. Зам бол одоо 4 гинэ 5 гинэ. Гүүрэн замууд ихтэй юм байна. Спотын хувьд Pack your bags, let's sail away. Sunny skies, we're on our way. Feel the breeze, feel the sway. Good vibes coming every day. Blue waves calling out our name. Sunsets never look the same. Dance all night, play the game. Memories we will never tame. On a cruise life feels so bright. Under stars and moonlit nights. Laugh and love, everything's alright. Sail away in pure delight. Island stops, endless fun. Sand and sea under the sun. Drink in hand, we're just begun. Every moment second to none. On a cruise, life feels so bright. Under stars and moonlit nights. Laugh and love, everything's alright. Sail away in pure delight. Leave your worries, wave goodbye. Open hearts beneath the sky. Dreams unfold, don't wonder why. Adventure calls, let's fly. Leave your worries. 찌고
Mama, wait, home. Mama. За бат Москва хотын төвөр цолж нэг космос. Ямар гоё цэвэр хот вэ? Гайхалтай. Ста очны байрлал Европын архитектурыг бол байна. Машин дээр нөгөө хүм мөнтэй. Барилгын хийцлэл, хуучны заврыг агуулсан. Үнзэмаа. За аргагүй 900 жилийн төвтэй. Бат. Ийм байхаас чаргагүй. Pack your bags, let's sail away. Sunny skies, we're on our way. Feel the breeze, feel the sway. Good vibes coming every day. Унаа таахал. Blue waves calling. Үнзэмаа. Sunsets never look the same. Dance all night, play the 여기다. leave your worries.
За. Жоко шошно. Странно, обычно у меня Турция прямо сейчас долго ждать не нужно. Сразу провожаю, потом нужно идти, просто ставить. 30 наша долго. Пожалуйста, чего? вас, ребят, приглашаю всех желающих на обзорную экскурсию по Красной Москве. Когда мы наши экскурсии нас получили. За агууч энэ жил маш жоко шүү. Вы потеряли переговоры. Если соответственно, полета, полюбуйтесь, это скандальный Москвой. За тэгээ Европын уучны хэр загвар архитектурыг өстой үнэхээр гоё гэжээ. За Оросын Улманы улсын зүрх болсон тийм Москва хотын зүрх болсон. Красный площадь буюу улаан талбай дээрээс мэдчилж байна. За ингээд Оросын Улманы улсын талаар Москва хотын талаар нэг жоохон түүх өгөө, мэдээлэл өгөө та хэдтэй. За Оросын Улманы улс бол холбооны улс бөгөөд ерөнхийлөгчийн засаглалтай, тэгтээ парламенттай. За 89 субъект буюу одоо Атлас гэж мууч болоо автомат улс 4 хязгаар бүсгээд нийтдээ 89 субъекттэй 146 сая хүн амтай. За үүнээс бол 110 сая нь бол ислам үндэстэн буюу Орос үндэстэн. За 5-6 сая нь бол ислам үндэстэн. За тэгээд Кавказ үндэстэн, за Бурят, Хайлмаг, Түрэг, Тува гэдэг мэтлэн 102 арга төрлийн үндэснээс бүтсэн аврах том улс байна. За газар нутгийн хэмжээнд бол Оросын холбооны улс 17.1 сая хатгаа дөрвөлжин км квадрат нутгаар дэлхийд нэгдүгээрт. За нийт болоо байгалийн баялагаараа мөн дэлхийд нэгдүгээрт. Алмазаараа 1-2 одоо алмазын нөөцөөрөө тийм. За ой модын нөөцөөрөө дэлхийд нэгт ордог ийм улс байна. За одоо Москва хотын тухай та хэдтэй тавчхай мэдээлээ. За Москва хот нь бол 13 сая хүн мегаполис 900 жил үүсгэн байгуулснаас 900 жил болж байгаа. За 1947 онд анх одоо одон хэлбэрээр, цайз хэлбэрээр анх суурин тавигдчихсэн юм байна. Москва хотын суур. За ер нь бол Оросын холбооны улсын түүх бол 9-р зуунаас эхэлсэн гэж түүхчид үздэг. За тэр нь бол Кивийн урус буюу Ислам үндэстнүүд нэгдээд одоогийн өнөөгийн Орос улс, Беларусь улс, Украин улс одоо суур болсон гэж үздэг юм байна. За тэгээд Москва хотын хувьд бол ерөнхийдөө архитектур одоо тий барилга байгууламжийн Европын одоо хийцлийг санагдуулан хуучны хийцлэлтэй байна. За мөн орчин цагийн үеийн хийцлэл байна. За тэгээд энэ нь бол аргагүй ах уу. Энэ жишээлбэл одоо Кремлийг барихын санааг бол одоо Италийн архитектур бас одоо оролцсон гэж ярьдаг юм байна. За тэгээд энэ одоо энэ зам тий энэ бол одоо Европ
кинон дээр их гардаг те яг ийм дөрүүлжин гулуу шигтгэж хийсэн ийм. За тэгээд одоо энэ барилга байгаа гэж арах юм бол уучны хэлбэр загвартай барилга байгуулж бол маш их байдаг юм байна. За тэгээд Москва хотын тухайд бол 3 том тойрог үе галцаа те. За их том хот байна өө. За өнөөдөр бол нэлээд жоохон сэрүүх байна бас. Дорид дороо орно гэдэг ингэсэн. За тэгээд Кремлийн одоо үүссэн түүх бол ерөнхийдөө 1947 онд бол 1147 онд бол одоо Кремль бол анх суурин тавигдсан цайл хэлбэртэй байсан юм байна. За тэгээд 1550 онд бол энэ яг улаан талбайг бол байгуулсан гэж байна. За энийг бол байгуулахдаа яасан бэ гэхээр галын аюулаас сэргээж тэр үед одоо энэ Кремль маань бол одоо модон байсан юм байна. За тэгээд модон байсан учраас энэ галын аюулаас сэргийлээд энэ улаан талбайг анх байгуулжээ. За тэгээд сүүлд нь худалдаа 8 эрхэлдэг байж, за цэргийн парадууд болдог байж, за шашны сувлралт тэргүүнүүдийн уулзалт болдог газар байсан юм байна. За тэгээд Иван Грозный гэж одоо Оросын анхны хаан гэж өөрийгөө зарласан. За тэр хүмүүс маань бол 1552 онд Татарстаны нислэл Казан. За Казаныг бол эзлснийхээ одоо ялтан зориулж Василийн сүм хэмээх энэ хүү гой сүмийг барьжээ. За энэ бол одоо Оросын одоо жинхэнэ одоо түүхийн одоо гэрч юм байна. За Иван Грозный хааны хувьд бол бас нэлээд тийм хэрцгий догшин хаан байсан гэж 1530 оноос 1580 оны хооронд амьдсан тийм хүн юм байна. Одоо хүүгээ чалсан гөнөөсөн гэж бас тийм тагтаагүй бол одоо тийм их сурвалж бол ер нь бол тийм бас байдаг юм байна. Хүүгээ өнөөсөн гэдэг юм байна. За Новгород гэж хотыг бол үүсгэнтерсэн. Одоо өөрийнх нь засаглалын хэсэг босх байсан учраас одоо Новгород гэж хотыг бол насан гэж ярьдаг юм байна. За тэгээд Москва хотын талаар бол ерөнхийдөө нэг ийм их гоо. За тэгээд ер нь бол одоо би ярианы хагилдэлсэн Оросын албаны улсын болоод Москва хотын зүрхээ гэж яагаад вэ гэвэл одоо дэлхийн одоо геополитик те дэлхийн түүхийг өөрчлөх маш олон үйл явдлууд бол энэ улаан талбайд өрнөжээ. За энд бол одоо мөн одоо СССР буюу Золиот талхад улсыг одоо үүсгэн байгуулсан. Тэ үүсгэн байгуулагч Владимир Ильич Ленин бомб бас байдаг. За тэгээд энэ Кремль дотор юу байдаг вэ гэхээр одоо ер нь одоо засгийн захиргааны нэгжүүд за сүм дугуун энэ байдаг гэж байна. За тэгээд одоо энийг ингээ бүтэн тойроод явнаа. Поедем с нашей картой. Комфортабельно так. Много всего доходит до бортов. Да, прекрасно. Стокгольм. Она же поняла, что я что-то уважаемые, вы не Понял. Тебя вымою. А что они делают? Сегодня планируешь, пожалуйста, она шеется. Так? За таахан. Уважаемые,
Шинээр батар. Энэ октябр руу би орж гайсан сувнер аваа гэдэг. Энэ дотор гой сувнерөө харагдаад байлаа. Донт нийтгээд хаахад агаасаа гэсэн. Сидэг. Украина зөвхөн гарч ирж байна. Яг уу. За одоо манай зарим нэг хүмүүс асуугаадсан. Найз манаа дүүрчилж байгаа шүү манайгаа. Тий, үйлчилж байгаа шүү. Санаа тавьяадсан. Баярлаа. Бид нар одоо хаашаа яаж байлаа? Москва Сити тийм ээ. Ломнос шүү. За энэ Москва Сити чинь л харагдаж байна да тийм ээ. Энд чи юу гэлээ үгүй маань энэний ордор гарсан шүү дээ. Украина зочдод. Яа энэний ордор гарсан шүү дээ. Цагаан ордон зааж юм байна. Гадаад зэрэг юм. Надад энэ гадаад зэрэг юм байгаа юм тий. Чиндээ Москва гадаад зэрэг. Гадаад юм. Яа ингэж. Seven Sisters-ийн хоёрыг харчлаа. Хамгийн том дээр нь очсон юм. Ингээ улмаас. Тэр нь болохоор хамгийн том юм байна тий. Имгэгүү гэсэн цогцооны юу юм? Московский государство. Московский государственный университет гэж байгаа юм тий. Именно Ломонос. За, манайха яриадсан МГУ шүү манайха. Московский государственный университет. За, энэ бол одоо Seven Sisters-ийн 3 дахь барилга тийм ээ. Хамгийн том их. Хамгийн том их чинь. Гэхдээ бидний үдсээс бол одоо 3 дахь нь явж байна тийм ээ. Seven Sisters гэдэг юм. Тэгээ энэ зөвхөн толгойд улсын үед одоо Сталин ийм 7 ийм өндөр барилга бариулсан байна. Европын одоо юунаас гарахгүй гэж. За энэ Алтан Москва гэж нэрлсэн үндсэн учир шалтгаан бол одоо тэнд харагдаж байна да. Хүмүүс яагаад Алтан Москва гэж нэрлээд байдгийг үндсэн шалтгаан тэр юу яасан юм бэ л да. Энэ Москва ч өөрөө маш олон юм алтан орой тийм сүм хийдэгтэй юм байна. Одоо загалмаа алтан тийм бөмбөр орой алтан. Тэгээд энэ нартаа үед нар тусах үед ингээд алтан очиг харагдсан гэсэн гинэ. Ингээд оройн ингээд битүү гойн ингээд харагдаг. Тэгээд Алтан Москва гэдэг нэр. Энэ бол түүхэн нэршлэн юм байна. Одоо тий яг онооцны нэр бол биш. Алтан Москваас оноос нэр бол баггүй. Зүгээр түүхийн хувьд ингээ нөгөө гой алтлаг хотыг харагдаг бас зөөлөж хэлээд Алтан Москва гэдэг тийм нэрийг хайрцсан байх шүү. Монголчууд Алтан Москва гэдэг ингээд нэрлээд байдаг байсан. Москвинская улица гэж бичсэн гэж нэрээ байна. Нэрээ бичсэн байна. Ой тэр цагтаа явж шүү энэ хараа тий. Бид нэрээ одоо Мосфильмская улица гэж та Мосфильмын Гана үлдэрсэн годом байдаг гэж байна да. За бид эдэн явсаар хагаад Лужникийн цэнгэлт хүрээлэнд ирсэн байна. 1980 оны Москвагийн олимп болсон том цэнгэлт хүрээлэн байна. За тэгээд ингээ Москва гол гэдэг тийм Москва голынхаа ирэг дээр байдаг юм байна. За эндээс одоо Москва Сити буюу Москвагийн центр area бизнес одоо area тэнд харагдчихээн. За тэгээ манайхан бас айгүй хэлсэн заавал үзээрэй гэдэг МГУ гэдэг одоо би бас МГУ гэхэрэн сайн ойлгохгүй байсан маа. Тэгсэн чинь Московский государственный университет гэж байгаа юм байна. Энэ Ломоносовын их сургууль гэдэг. За яста үнэхээр том сургууль байна шүү энэ. За тэгээд энэний нэг жоохон түүхийг хэлэхэд
хүйтэн дайны үе буюу зөвлөлт холбоот улсын үед Сталины зарилгаар 7 өндөр барилга барьсан. За тэр нь бол Seven Sister гэдэг нэртэй. Sisters гэдэг. За тэрнээ нэг нь буюу хамгийн том нь одоо том их чинь бол энэ Ломносын их сургууль юм байна. За манайхан бол одоо МГО гэдгээр мэдх юм байна. За тэгээд энэтэй бол одоо найз маань нэг одоо нэг яриа байдаг гэх тэрийг сайн надад хэллээ. За тэр нь юу вэ гэсэн чинь дөнгөж төрсөн хүүхдийг одоо энэ сургуулийн нэг өрөөнд нь оруулаад за тэгээд өдөр болгон нэг өрөөнд унтуулаад явхад тэр хүүхд маань 60 настай болоод гарч ирнэ гэж шүү. Тэгэхээр энэ сургууль маань одоо ямар хөө хэмжээний том ямар олон өрөөтэй вэ гэдэг нь л одоо ойлгомжтой харагдаж байгаа шүү. Тэгээд эргэн тойрны юм том цэцэрлэг түрээлэнтэй байна. За үнэхээр агуу том сургууль байна. За тэгээ манайхаас одоо Монгол хүмүүсээс маань олон хүмүүс энэ Ломносын их сургуулийг төгссөн баха. Тэгэхээр одоо энэ Ломносын их сургуулийг бол одоо бас мэддэг түүх мөх байвал гоё коммент хэсэгт хуваалцаараа. За тэгээ бид хэд одоо цаашаа аяллаа өргөжлүүлээд явна. Одоо тийшээ бид нар нэг Москва Сити орноо. За өдөр бол би улаан талбайгаар алхсан. Улаан талбай бол үнэхээр гайхалтай. Маш гоё байсан шүү. За тэгээд энэ камер маань За тэгээд бас та хэд нөгөө бас хүлцэл өчгöd ингээд өдөр болгон гоё бичлэг мэдээлэл оруулах гэхээр бас интернетийн асуудалтай болчиход нөгөө дайнтай холбоотой интернетийн асуудал үүсээд бидэд бас нөгөө видео бичлэг юмнуудаа бас аплод хийх нь нэлээд хүндрэлтэй болчиход байна. Өнөөдөр би бас улаан талбайгаар алхаж байгаа бичлэгээ оруулъя гэж тэгсэн. Аплод хийгдээд ерөөсөө явж өгдөггүй. Бас нэг тиймэрхүү бэрхшээлүүд байгаад байна. За тэгээд ямарсан явцын дунд бол оруулнаа. За одоо ингээд миний ард бол одоо МГО. Тэгээ одоо бол би энэ нэрийг хязгаарч мартахгүй. Ломносын их сургууль гэдэг хамгийн том алдартай сургууль дээр нь ирсэн зогсож байна. За тэгээд бас гоё Лужникийн цэнгэлт хүрээл ингээд одоо 1980 он Москвагийн олимп болсон гоё цэнгэлт хүрээлийг үзлээ. За одоо тэгээд тэр Москва Сити буюу одоо бизнес area, бизнес центр гэдэг байна. Тийш нь очиж үзнэ хэдүүлээ. За камерман Ураман жоохон бүдүүдэд байгаа юм болоо дээдлийн нэрвүүлэх гэр ингээд болчихгүй. За гэж тийсээ харагдаж байна да. За тэгээд ерөнхийдөө Орос улсын тухай би бас өдөр ирээл дээр ярьсан. Дэлхийн хамгийн том газар нутагтай буюу 17.1 сая автгаа дөрвөлжин километр квадрат нутагтай маш их байгалийн баялагтай нефть, байгалийн хий, за тэгээд алмазын орд гэж байгаа юм. За тэгээд модны нөөцөөр одоо дэлхийд бас нэгд ордог гэж байна. За тэгээд нийтдээ 89 одоо субъекттэй. За тэрэн дотор одоо област буюу мужууд нь орж байна. За хязгаар гэдэг 4 хязгаар орж байна. За автомат улсууд байна. Тийм ээ. Өөртөө засах. За тэгээд 190 гаруй үндэстэн одоо ажиллаж амьдардаг. Авраг улс шүү. За нийт 11 цагийн бүстэй гэж байна. Евроаз ТV-г одоо Евроаз ТV-д оршдог. Тэ? Нэг захт нь нар мандаж яхад нөгөө захт нь одоо нар жаргаж яадаг. Тийм улс байна. За тэгээ Москва хотын тухай бол 900 жилийн түүхтэй 1147 онд одоо цай зэлбэрээр модон цай зэлбэртээ анх одоо байсан гэж байна. За яг түүхчдээ үзэж байгаагаар бол 9-р зууны үед бол одоо үүссэн гэдэг. Тэр нь бол нөгөө Киви Рус буюу Оросын одоо вангууд ингээд нэгдээд Киви Рус гэдэг одоо
байгуулад Киви-Рус гэж одоо улсыг байгуулад за тэгээд тэр нь бол өнөөгийн Оросын холбооны улс за тэгээд Беларусь, Украин гэх улсын одоо суурь нь болж исэн юм байна. За тэгээд одоо Монгол үндэстэнтэй бол одоо зайлшгүй бас нэг холбоотой зүйл нь өнөөгийн Москва хот өнөөгийн Орос улсын одоо хөгжлийн үндсэн тулгуур нь бол яалтчгүй одоо Алтан ордны улстай холбоотой байдаг гэж байна. Тэр нь ямар учиртай вэ гэхээр Алтан ордны улсын мэдлэлд Батханы үед одоо бас Монголын одоо эзэмшилт байсан юм байна. За тэгээд санхүүгийн одоо систем, татварын систем, цэрэг дайны систем энэ төр гэдгийг бол одоо өнөөгийн хөгжил бол одоо яалч авахгүй Монголын нөлөөлтөө гэж одоо түүхчд бас гэж үзэж ярьдаг юм байна. За би өдөр улаан талбайгаар алгасан. За улаан талбай бол одоо 500 гаруй жилийн түүхтэй тийм талбай байна. За Кремль гээд одоо Оросын анхны хаан Иван Грозный гэж одоо хаан бол анхудаа улаан талбайг байгуулж ирсэн юм байна. За тэрний хажуу тэр Василий сүм гээд одоо гой сүм байна. За тэрийг бол одоо Хасан үед Татарстаныг одоо Иван Грозный хаан эзэлснийхаа одоо ялтан зориулж тэр гой сүмийг барьсан байна. За тэгээ ер нь бол Оростой холбоотой, Оросын холбооны улстай холбоотой, Оросын төвтэй холбоотой. За улаан талбайтай холбоотой түүхийг бол одоо яриад бол дуусахгүй юм байна. Яагаад гэвэл дэлхийн түүхэнд болж ирсэн одоо том одоо энэ шилжилтүүд одоо 17 оны одоо Октябрийн хувьсгал, Зайборны дайн одоо том их дайныг одоо эдний энэ Оросын ард түмэнд буулж гарсан тийм ээ. Тэр дайнтай холбоотой бүх түүх бол одоо улаан талбайтай зайлшгүй холбоотой юм байна. За Seven Sisters дараагийн барилга тэр байна тий. Тэр чинь надад харьцсан байна тий. Надад. За Киевский вокзал гэдэг одоо Киев руу явдаг төв вокзал байна. За энэ бол том худалдааны төв Европский гэж. За нөгөө гоё Moskovsky City. Москва City тийм ээ. Москва City гэдэг. Янз бүрийн барилгууд барьжээ. Москва City явчихна. За Москва City. За Орос орныг бол одоо Москва хотыг бол би намхан барилгаараас төсөөлж ийсэн. Сингүү юм байна. Москва City гэж тийм даунтаун байгуулсан юм байна. За тэгэл мөн гоё нөгөө Москва голын хайрыг дээр янзын гоё гэл цэцэрлэг төрөөлөг ногоон байгууламж гайхалт. Энэ улсын талаар бүх бодол одоо нэрээ шал өөр байлаа. За энэ бол одоо бизнес центр гэдэг Оросын холбооны улсын хэмжээнд одоо үйл ажиллагаа явуулдаг авраг том одоо корпорациуд, компаниуд байдаг. За тэр бүгд бол энд байршиж үйл ажиллагаа явуулдаг гэж байна. За тэгээд олон улсын байгууллагууд тий бүгд энд байдаг гэж байна шүү. За хүмүүс жоохон унтгаад аашлаад манай хоёрынд гарт утсан шин. Харин за тэгээд одоо Орос орныг Москваг төсөөлж ирсэн төсөөлт маань одоо ингээд өстой
Үнэхээр өөр боллоо. Үнэхээр өөрчлөгдлөө. Би ч одоо их л өөрөөр төсөөлж ирсэн шүү. Янзын гоё. За тэгээд Москва хотын төвд залуучууд ингээ сайхан үжиглж гэнэ. Москва бижагтай. Сайхан жилээтэй нэг юм байна өө. За тэгээд сонсыг бодвол бас их айхтар өгцсөн байна. За тэгээд бас Москватын талаар нэг сонирхолтой баримт байдаг юм байна. Дэлхийн хамгийн олон одоо тэр бумтантай хот гэж ярьдаг юм байна. За иймэрхүү том лимузинууд бол бас маш их байдаг юм. Маш их таарлаж байна. За тэгээд гоё Москва голынхаа яриг дээр ингээ залуучууд нь цуглаад ингээ сайхан бүжгэлцгээд юм байна. Эндээс дараад гоё тий. Наа. Эндээс зогсчээ. Та манайхаа зогсоорой. Саргаа дараад ли төба. За дөрүүлээ ятад зураг авахулъя та. Тэгээ. Төба ээж дараад Хөөгтүүд яах вэ те? мэдвэстэй дард юм аа. Хөөгтүүд дараа нь өөрсдөө Илэрлдэж өгөхгүй. Төба. Тэгээд Төба на. ялтын татбоо. за энэ маань юу гэлээ? Триумфальная. Триумфальная? Харьков. Город-герой Москва. За стингэн тий. Өдрөөс илүү шөнийн юу бас их гоё юм те. Гэрэл чимнэл гоётоо.